Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаагийн дугаараар мацаг барих талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэе. Өсөглөн бол тав тухгүй байдал биш харин залуужуулах шийдвэрлэлт юм. Сүүлийн үеийн судалгаагаар мацаг барих нь эсийг дотроос нь сэргээж залуужуулахыг дэмждэг хүчрэх биологийн системийг идэвхжүүлэх гоо сайхан хөшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй гэж үздэг арга юм. Урт наслал эрүүл мэндийг эрэлхийлэхдээ өсөглөн байдал нь зүгээр л бэрхшээлийг даван туулах тухай биш ойлголт. Эрүүл байхын нэг үндэс нь зөв хоолтын дэглэм баримтлах явдал. Зөв хоолтын дэглэмт хамаарах нэг зүйл бол мацаг барих буюу хоол сойх ёс юм. Мацаг гэдэг нь ямар нэг шалтгаанаар хоол идэх эсвэл ус уухаас тодорхой хэмжээгээр юм уу бүрэн татгалзах гэсэн ойлголтыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм. Мацаг барих тодорхой хугацаанд түр зуурын өсөглөнгийн байдлыг бий болгосноор аутофаги буюу эс доторх хуучин уурга болон шаардлагагүй бодисыг задлж дахин ашиглах үйл явц идэвхждэг. Аутопагийн нас ахих тусам сулардаг. Аутопагийн үйл ажиллагаа буурах нь эсийн хөгшрөлтийг хурдасгаж, дархлааг сулруулж таныг өвчнөд илүү их үр дүнтэй болгодог. Мацаг барих хугацааг санаатаагаар бий болгосноор аутопагийн үйл ажиллагаа идэвхжиж, эсүүд хаягдал бүтээгдэхүүн хортой бодисыг задалдаг. Шинэ эсийг нөхөн төлжүүлснээр залуу, эрүүл төлөв байдлыг хадгалахад хялбар болдог. Мацаг нь бие махбодын байгалийн цэвэршилтийн процесс бөгөөд эрт үеийн мэргэд ухаантнууд тогтмол мацаг барьдаг байсан. Ингэхдээ дан ганц эрүүл байхын тулд биш, сэтгүү оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ. Уламжлалт ангаах ухаанд мацаг барих нь эрүүл мэндэд маш их ач холбогдолтой бөгөөд хоол боловсруулах эргэцэн системийг эрүүлжих үйл ажиллагаа юм. Энэ нь хүний бие махбодын үйл ажиллагааг тэнцвэржүүлэн илүүдэл өөх тос бадган салсыг арилган хайлуулах, бодисын сүлжээний үйл ажиллагааг сайжруулж, эсийн нөхөн төлжилтийг дэмжих явдал юм. Тогтмол хоолны дэглэмийн хязгаарлалтаас ялгаатай нь мацаг барих нь хоол идэх хугацаа хязгаарласнаар биеийн физиологийн үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтийг авчирдаг. Мацаг барихын гол онцлог нь хоолны цагийг стратегийн хувьд тохируулж, бие махбодод дунд зэргийн стресс өгснөөр биеийн байгалийн эдгэх хүчийг нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн хүний сэтгүүн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж ажлын бүтээмжийг хэсэгдэх сайн талтай байна. Мацаг барихыг илүү үр дүнтэй болгохын тулд бие махбодтой тохирсон эмчилгээний аргуудтай хослуулан хэрэглүүл та бие сэтгэлээрээ зөв эрүүлжиж, урт наслах, гоо сайхан байх, буйны хурах үндэс болох юм. Мацаг барих үед бидний хоол боловсруулахад ашигладаг энерги нь биеийн өвчнийг эмчилж цэвэршүүлэхэд зарцуулагддаг байна. Зөв өсөх үед биеийн эд эсүүд өсөж төлжин шинээр нэмэгддэг ба хуучид дүтэлсэн эсүүдийн задрах процесс хурдцтай явагддаг. Японы эрдэмтэн судлаач Йошинори Осуми аутопагийн механизмыг нээснээр өсөх болон мацаг барих нь нэн тустай болохыг нотлолоо. Японы эрдэмтэн ангаах ухааны профессор Кодо Мицуо мацаг барих судалгаанд хэрвээ та 7 хоног бүрийн сүүлд мацаг барьж чадвал урт хугацааны мацаг барилттай адил үр дүнд хүрч чадна гэжээ. 7 хоног бүр тогтмол нэг өдрийг сонгон мацаг барин үүнийгээ хэвшүүлж чадвал таны биед гарах өөрчлөлтүүд. Үүнд нэгдүгээрт нь биеийн жим бурна. Энэ нь эрүүлэр турах хамгийн шилдэг арга юм. Завсралтай мацаг барих нь таны биеийн хоол боловсруулах завгүй байсан ч хуримтлагдсан өөхөд эрчим хүчний их үүсвэр болгон ашиглах боломжийг олгодог бөгөөд энэ жин хасахад хүргэдэг. Хоёрдугаарт нь инсулиний хэмжээг тогтворжуулж чихрийн шижингээс сэргийлнэ. Мацаг барих үед инсулиний хэмжээ буурч цусан дахь сахарын огцон өсөлтийг даван туулахын тулд байнга инсулин үйлдвэрлэх шаардлагагүй болсон тул таны бие тайвширдаг. Судалгаагаар завсралтай мацаг барих үеийн цусан дахь глюкозын түвшинг ойролцоогоор 6-аас 20%, инсулины түвшинг ойролцоогоор 31% буурч чаддаг болохыг харуулж байна. 3-дугаарт нь хөгшрөлтийг удаашруулна. Энэ нэг өдрийн мацаг нь хүний биеийг 3 сараар залуужуулдаг байна.
Эсийн гэмтлэлт хөшөөрөлтөнд хүргэдэг эсэлтлийн стресс нь мацаг барихад тусалж чадах бас нэг асуудал юм. Мацаг барих нь бие махбодыг энэхүү стресстэй тэмцэхэд түлхэж зөвхөн эсийг эрүүл байлгаж хөгшрөлтийн үйл явцыг даашруулдаг. Дөрөвдүгüүрт нь үсэг гормоны хэмжээг тэнцвэржүүлж өсөх мэдрэмж бууруулна. Тавдугаарт нь тэрэг гэлцрийн түвшинг бууруулж зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Зүрхний өвчин дэлхийд даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд завсралхтаа мацаг барих нь үүнээс урьдчилан сэргийлэх нөлөөтэй байдаг. 6 дугаарт нь тархины эрүүл мэнд оюун санааны тодорхой байдлыг сайжруулна. Судалгаагаар завсралхтаа мацаг барих нь оюун ухааны тодорхой байдлыг сайжруулж мэдрэлийн эсийн доройтлын өвчний эслийг бууруулдаг болохыг харуулсан. Тиймээс хэрвээ та нас ахих тусам эрүүл амьдрах арга замыг хайж байгаа бол завсралхтаа мацаг барих нь зүйтэй байж магадгүй юм. 7 дугаарт нь арьс эрүүлжин. 8 дугаарт нь хоол боловсруулах тогтолцоог сайжруулна. 7 хоног тогтсон өдрүүдэд мацаг барих нь ач тусдаа талаарх судалгааг Америк их сургуулийн судлаачид явуулсан байна. Тус судалгаанд мацаг барих нь хэд таргалалт, хорт хавдар, чихрийн шижин болон зүрхний өвчлөлийг эдгэх мөн дээр хүчнүүдээс урьдчилан сэргийлэх нэгэн арга зам байж болохыг онцолжээ. Мацаг барих үед анхаарах зүйлс. Мацаг барихтай холбоотой эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын урт жагсаалт байгаа хэдий ч мацаг барих нь хүн бүрт тохирохгүй. Хэрвээ танд ямар нэгэн эмгэг байгаа эсвэл 24 цагаас илүү мацаг барихаар төлөвлөж байгаа бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Өндөр настан өсвөр насныхан тураалтай хүмүүст эмчийн хяналтгүйгээр мацаг барихыг зөвлөдөггүй. Хэрв та мацаг барихаар шийдсэн бол эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний шингэн ууж, шимт хичээлээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мацаг барих нь бие тохирох уу, үгүй юу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Жишээ нь ходоодны шарах, элэг бөөрийн хөвчлөлтэй архаг хууч өвчтэй хүн мацаг барьж ходоодоо хоосон байлгаж болохгүй юм. Эмч нар өвлийн улирал мацаг барихыг зөвлөдөггүй. Мацаг барих хамгийн тохиромжтой улирал бол 100 намар байж болно. Мацаг барихаас өмнө бие бэлдэх хэрэгтэй. Өсөж мацаг барихаас илүү зөв тайлах нь илүү чухал юм. Түүнчлэн мацаг барьсны дараа гинт хооллох нь цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэхэд хүргэдэг тул зарчим нь хэтрүүлж болохгүй бөгөөд тэнцвэртэй хооллолт чухал юм. Мацаг барьж бие махбод амрааж цэвэрлсэний дараа мах өөх тостой хүнд хоолыг ихээр цацтлаа эдснээр ходоод ачаалд орж мацаг барьсны үр дүнгүй болно. Мацаг барих үед өвчин эмэггүй, сул дорой биш, өтлөхгүй гэсэн бодол тээж өөдрөг байх нь өөртөө тусалж байгаа хэрэг юм. Завсралхтаа мацаг барихыг эхлүүлэхдээ үүнд нэгдүгээрт нь өөрийн баримталж болох аргыг сонгороо. 2 дугаарт нь айжмаар мацаг барьж эхлэх. 3 дугаарт нь шингэн зүйл ихээр уу. 4 дугаарт нь өндөр чанартай хоол хүнсийг хэрэглэх. 5 дугаарт нь биеэ сонсох хэрэгтэй. Хоол идэх цагаа багасгаж хөдөлгөөнөөр биеэ ядарч байх нь хөгшрөлтийг удаашруулдаг. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.